Сайн уу Анживэр? Төгийвэн тэгээд Анжина бит хоёр юм ухаан далай номноос ихтэй цуурлаар одоо бүгд ревер хийх чинь би 1 2 буюу багангийнхны унших хэвээр заал зохиолуудыг юм ярина Анжина. 3 4 5 дунд ингийн унших зохиолууд на. За би эхлээгээс нэгээс эхэлдэг чинь. За нэгдэр бол ерөөхдөө зүрд зүг бэлэг дэмбэрлэг ертөнцийн 3 гэдэг нэм цээжлэгээр юмнууд гардаг байгаа. Бас зарим нэг шүлэг их үлгэрүүд тэгээд эндээс бол миний хамгийн сайн санаж байгаа үлгэр юм гэвэл ерөөхдөө бидний мэддэг нэг алангоо ихэд сургаал байдаг юуны цагаагүй гэдэг лээ. Цуудын цагаагчгүй. Тийм цуудын цагаачгүй гэдэг юм амар гоё тэгээд бас багтаа ингээд бэлддэг гэсэн тийм үлгэрүүд гардаг байгаа. Харин хоёр дээр нь бол ерөнхийдөө энэ бэлэг дэмбэрлэг зүрд зүг ертөнцийн 3 гэдэг юм гарахгүй зөвхөн тууж үлгэрүүд гардаг. Энээс би хамгийн дуртай одоо юу гэх за зүрийг хичгээ. За их нь бол тэгээд банхар гэдэг ихээс тий. Банхар яадаг юм бол банхар гэдэг нэртэй нэг нохоотой анж нохоотой нэг хүү байдаг гэсэн. Тэгээ нэг удаа хаанд гарч байхдаа чоны бэлтгэрэг олсон. Тэгээд чоны бэлтгэрээ ягаад банхартай найзлуулж олохгүй гэж банхар гэдэг нэр өгөөд тийжэдэг. Тэгэхээр нөгөө банхар ингээ бидгээ данхрынхаа хүзэг ингээ бүр жоохон байхад нь хадсан байхгүй юу? Тэрнээс нь болоод данхар нь банхартай амар дургу бас амар ээдэг. Тэгээ нэг удаа нэг чоноо тэгээ анж нохоогоо авч аваад удаан хугацаанд анд явдаг. Манай данхар маань чон юм чин бүр гөрөөс зэр бүх тэгээд халуун мэлүг бүр амар янз бүрийн амтан өдөр болгон амар олноор нь ачиж ирдэг гэсэн. Харин манай банхар маань анж нохоо маань ягаад ч юм юу ч хийхгүй зүгээр л хөвтөд тэгээд зөвхөн хаяад ал хулах юм уу эсвэл туулаа бариад ирчдэг гэсэн. Тэгэхээр манай хүн маань банхраал инхрээлэл манай банхраа мо залхуунахоо гэл зэмлдэг яасан. Тэгээд гэтээ нэг сэн зүйл нь гэл хүүгийн унтчихт нь тэр бол дандаа хэрэлддэг гэсэн. Тэг ягаад хэрэлдэх гээд байгаа юм мэдхийн тулд ингээ шүн ингээ өөрөө нэг ингээ унтж байгаа юм шиг жүжиглээ нохоо ингээ тижээр одоо чон болсон нохоонуудаа мэддүүлээгүйгээр унтж байгаа юм шиг жүжиглээ. Тэгээд яасан ч манай данхар маань эзнийг ингээ нөгөө хүүг хараад ингээ араашсан гоёж тийм нэг эзчгээд хан тэгээ банхар маань хамгаалаад манаад тэгэл хөвтөд байсан байлээ л дээ. Тэрийг нь мэдсэн манай хүү амар цочролд орсон. Тэгэл шууд данхараас шууд тавьж авуулсан. Тэгээ одоо чон юм чинь одоо тэгээ байлгаа тавил аюултай гэж одоо тавьж авуулсан. Банхраа тэгээд гэртээ үлдээгээ тэгээ амар сайхан даж харагдаг. Тиймэрхүү юм болдог тий амар гоё. Тэгээ энэ дуртайхаас юу ойлгосон бай гэхлээр одоо бүх зүйл ямар нэг шалтгаантайгаар хийгддэг гэдгийг би ойлгосон. За болцсон уу? Болцсон. За одоо миний ярих хэлж дунд ангийн 3 4 5 дахь булаг. За 3 дахь дээр нь бол зүрд зүгэд мэдээж гарна, нэг дээр нь гараад хоёр дээр нь гарахгүй тэгээ 3 дээр нь гарч эхэлдэг. За зүрд зүг бэлэг дэмбэл ертөнцийн 3 гэдэг юм шиг. Тэгээ дүүптээр бэлэг дэмбэлийн үг нь авч хэлжсэн тий бүгдийг. Гой бэлэг дэмбэлийг гэсэн тий. Тэгээ зүрд зүгийг цээжилж байгаа тэгээд болчихсон л л дээ. За ямар ч байсан ийм гарч байгаа тэгээ цаашаа яваал мэдээж адилхан нөгөө тэгээ тууж мууж их мөхөө тэгээ гарна. Тэгээ хамгийн гойны 3-ыг дандаа нөгөө зохиолчийн нэртэй ингэ битсэн ингэ шүлгнүүд нь ингэ байж идэг байхгүй. Бас надад домгон амар их таалагддаг. Энэ том гардаг тий. Тийм номог гадаг. Угаа тэр чи дөрөвдөө гадаг хаа.
Үгүй газар усны тунг яагаад. Тэнцээ чи 4 дахь гардаг хаа. Хоёул самтад за ингээ Монгол орчин үеийн уран зохиол гээд эндээс хожоо шууд дээр нацаад авдیں۔ Алс газаас хоо явууч гээд тэгээ ингээд энийг ингээ бүтэн дуустал дандаа зохиож явах нэртэй яваад ингээ бүх шүлэгнүүд энэ төвчл бас чэжсэн шүлэг бас зөндөө илж шүү дээ. Тэгэхээр засаа Викторийн шүлэг зэжилж явцтай ямар шүлэг надад хамгийн их таалагдсан бэхээр явуулангийн явуулна. Тхийн зогсоол Гэдэг шүлэг хамгийн таалагдсан шүлэг одоо хүртэлсэн. Одоо хүртэл ингээд яг үйл явдал. Тийм. Тэгээд шүлэг одоо тэг янз бүрийн жижигхэн ус гоё зөндөө гардаг. Гэтэ надад 3-аас илүү энэ хоёр бүлэг таалагддаг та. За 3 нь бол багтаал 1-2-ыг нийлүүлсэн юм шиг. За 4 дээр нь л ямар ч юу гарахгүй зүгээр дандаа нөгөө хүүд тэгээд уран ширхэг туужууд өгүүлэг тууж хоёр гэсэн юм гарна. Тийм. Энэ нөгөө би уншсан болохоо ингэж зурцсан. За эдрээс надад хамгийн таалагдсан энэ Ц дандан сумгийн чимдаантай юм гэдэг энэ их үнэхээр их таалагдсан. Тийм. Гэтэ энэ их гоё биш л те. 5 дахь дээр л их гоё зөндөө юм лээ. За энийг 100 тавчхан дээр чи энэ нэг Цэма тэгээ Бума гэх хоёр найзын тухай гардаг байхгүй юу? За Цэма Бомба хоёул их сайн найзалсан найзуудын хоёулаа бас нөхөртэй. Тийм. Тэгээ нөгөө Цэма наймаар тийм ямар эмэгтэй хөө тийм амар маягтай тийм амар ганган ан Бума зүгээр л нэг тийм даруухан сэтгэлтэй сайн сэтгэлтэй нэг найз өгөхгүй. Тэгээ нөгөө тэр Цэма нэг Боманаас ингэж чи ингээ нэг манай нөхрийн нэг ингээ тэгээд энэ хоёул нэг тэгэж үзье нөгөө нэг хийгээд шин нэг тиймэрхүү тэгж үзэх байхгүй. Тэгээд хоёр тэгээ Боман бодчихсон. Эхлээд үгүй яснаас нэ дараа нь тийм гэсний нэг тийдیں۔ Тэгээд ер нь бол энэ дээр гарахтаа Цэма нөгөө Бумагийн нөхөр нууган жоохон байхдаа Цэма дуулсан байсан юм л да. Тэгээд уг нь уйг сал тавьсан ч даа тэр нэг тийм сонио ерөөс юу биш гээд тагаагүй юм л да. Даа харин тэр одоо би ахлах сургууль тахдаг гэсэн би юу гэсэн сургууль тахдаг гэсэн. Харин өөрөх нь нөхөр нь амар лаг маг байсан болохоор тоогоод ингэ байсан. Даа ч тэгээд том усныхаа дараа дандаа би тэрийг амар энийг амар ингээл амар гайхан мөнгө олсон гэсэн яана найзынхаа нөхөр нь бол одоо амар лаг болсон болохоор ингээ нөгөө мөчүүд юу гэх юм Найзын нөхрийнх нь ингээд хөртөө нийлгээд ингээ тийм нэг тиймэрхүү явдалтай байдаг байхгүй. Тэгээд нэг өдөр чи тэр юугаасаа салаад хойлоо шүү Улаанбаатар явчихгээд ингээ богоон шуужсэн чинь найз нь ингээд нэг чимдан дотор захиатай би тэрийг чи мэдсэн гэсэн манай нөхрийг тэгчихсэн гэсэн ингээд нэг захиа үлдээгээ чимдан дотор байх юм хийгээд үлдээчтэй. Их ингэж төгсдөө нэг чимдантай юм гэж зэ дандан сүрэнгийн их гоё их гэдэг юм аа. Гэтэ энэ нөхрийг таалагддаг болтой. Гэтэл ер нь гоё. За тэгээд цаашаа өргөжлөл бас зөндөө гоё гаддаг. За ер нь бол энэ дада тууж өгүүлэг гарна. Харин одоо ханаад 3 4 1 2-оос хамгийн их таалагдсан 5 дахь бүлэг байдаг. Энэ 5 дахь бүлэг зөндөө их гоё. Жишээд энэ ингээ эсвэл нэг юутай бас амжинаа дарцсан. Би энэ юу хоёрыг авах. За энэ дээр газар бит хоёр гээд энэ нэг хөгшин өвгний үнэхээр сайхан сэтгэлийн талаар гардаг юу гэдэг те. Хөгшин бүр амар хөгшин ингээд би суултаа нэг үгэн мэд өгөхгүй. Тэр нь ингээд тэр үед амар үер орцсон ус мус ихтэй. Тэгээ машин явах боломжгүй. Тэр үед нэг жирэмсэн нэмэгтэй нэг нөхөртэй амд ирдэг юм. Тэгээд тэр уг нь ингээд төрхөө имлэг үзүүлэх явсан ч дааж машин явах боломжгүй тийм хоёроо бас учраас тэр өвгөн ингээд би суултаа байсан чи ингээд завдсаа тэгээд тэрийг ингээд сэлүүсээр байгаа мэддэг жимсээ нэг имлэг төргөж үүдэн тийм сайхан сэтгэлийн талаар гардаг байхгүй газар бит хоёр. А тэгээд дараа нь энэ 3 зураг гэдэг энэ Балкавийн 3 зураг гэдэг их бас их гоё их тэгээд энэ өндөр ээжгээ надад бас үнэхээр таалагдсан өндөр ээжгээ. Өндөр ээжгээд уг нь гачийн анх сонсчод би ийм өндөр ээж юм болоо гэж бодсон юм. Тэгсэн чинь уушсныхаа дараа үгүй юм гэлээ л дээ. Намхаа одоо ээж хэний үнэхээр сайхан сэтгэлтэй хүнд өргөж тусалдаг тийм өндөр болохоор өндөр ээжээс нэлсэн юм билээ гэд би бас ойлгосон юм л та. Тийм. Бас энэ
юм горький эзэргээл имгэн гэдэг нь бас их гоё. Тэгээд ер нь би энэ 3 4 5 дугаар ангийн юм тэр ихүүдийг уншиж байхдаа жишээ нь одоо газар бит хоёр гэдэг юм ихэс ер нь ямар сургамж авч авсан бэ гэхээр чинь хүн тусалвал дараа нь өөрт чинь тус ирдэг юм байна бас гэдгийг ойлгож авсан. Тэгээд тэр чиндантай юм гэдэг ихээс л одоо заавал одоо нөхөрлөл лөө хайр уу гэж одоо хинээс хүн надаас асуувал би нөхөрлөлийг сонгоно. Нөхөрлөлийг чинь олж авахд үнэхээр хэцүү. Харийг бол тэгэл жиний хинтхэн дурлал тэгэл нөгөө тэрийгэл тэр чин тэгэл тэрийгэл хайраа нь болоод авчих чигээр бүлээс хайрыг олж авна. Харин нөхөрлөл гэдэг чинь олоход бас хэцүү. Хамгийн сайн нөхөрлөлийг бүр олоход бол бүр хэцүү. Тийм болохоор би найзынхаа одоо янз бүрийн юмыг ерөөсөө тэгэж болохгүй байна гэдгийг бол ойлгосон. За тиймэрхүү. Бас нэг их гоё идэх байдаг. Данс дэрийн гарчгийн марцчааж аль номон дээр байдаг. Тийм цэрэг хүний цэрэгийн гэр бүлээ алсан тэр цэрэг хүний тухай нэг гардаг байдаг л та. Амар өрөвдөлтэй их. Тийм ритмэр юм дуртай. Тэгээ ер нь бол өрөвдөлтэй юмд их дуртай. Тэгээс нэг хаяад юм гониг моногтай нэг кино үзчих юм уйлчдаг юм уу? Ягаад нэг уйлчдаг юм? Харин би бол тандал гонигт кино үзэх хэрэгтэй. Гонигтай кино үзэх болгонд л уйлдаг. Ер нь би чинь кино гэснээс нэг тийм адал явдалтай. Тэгээ нэг тийм ичээд нэг тийм гайхамшигын орон нэг тиймэрхүү кинонд үнэхээр дуртай. Одоо нөгөө байгалийн бас гайхамшиг байдаг шүү дээ. Цунами газар хөдлөл гэх мэт тийм кинод бас дуртай. Гайхамшиг гэхээс илүү байгалийн гайхамшиг гэсэн. Тэгээ байгалийн гайхамшиг болтой. Би амар emotional кино үздэг. Амар сэтгэл хөдлөлөөр үздэг. Тийм болохоор ганцлал дээрээс гарвал тэгэл ингэнэ. Гэтэ би өөр нэхэвчлэн Холливуд кино гэхээс илүү нөгөө солонгос драмууд их үздэг л те. За тэгээ бичлэг таалагдсан бол лайк алуу, subscribe дараарай. Тэгээд энэ 1 2 3 4 5 хүүхдүүдтэй бага ангийн зохиолыг заавал уншуулаарай. Бас дунд ангийн зохиолуудыг ч гэсэн. Тэгээ ахлах ангийн одоо тэгээд 6 7 8 9 10 11 12. За тэгээд лайк аваад дунд анги та. 7 гарын. Би 5 гарын. Тэгээд одоо тэгэл дараа жил хэл 6 дугаарыг боллоо ш. Тэгэл дараа жил яг ингэж амар удаан хугацаанд чи бага ингэж байгаа гинэд одоо дараа жил хэл шүү 6 дугаар ингээд болчихно гэж бодох л амар юу санагдах юм. Цаг хугацаанд хурдан юм аа гэж санагдах юм тийм. Надад л тэрний юу санагдаад. 6 дугаар гэж яг хичээл нь жоохон нэмэгдэн л дээ. За тэгэл болоо. Тэг. Лайк авсан, subscribe дараарай. Баяртай. Эдрийн бичлэгийг өдөр бүр үздэг та нарт баярлалаа. Баяртай. Баяртай.